Facebook-ээр дамжиж орж ирдэг миний нараа YouTube руу ороод YouTube-ээс нараа амжигсан сувгийг хайж болоод миний бичлэгүүдийг үзээрэй гэж захиа. Тэгээд бас лайк дараад хонхыг нь дараад хонхыг нь 2 удаа дарах юм бол миний хийж байгаа бүх бичлэгнүүд танд цаг алдалгүй очих оронд нь тэгээ миний бичлэгүүд бас таны амьдралд нэлээд хэрэг болох учраас алдалгүй үзээрэй гэж бас захиа. Тэгээд марталгүй лайк дараарай. Энэ доор хонхыг дарж өгөөрэй. Тэгвэл надад маш их дэм болно, их урам өгнө шүү гэж бодож байна. Тэгээд одоо цаашдаа бол настангууд наашаа суу гэсэн сэдвэр бол үргэлжлүүлээд хийн. Одоо энэ бичлэгний дараагийн бичлэгэн дээр бол уургийн төсвөржилт, анаболик төсвөржилтийн үед ямар дасгал хийх юм бол энэ уургийн анаболик төсвөржилтийг одоо төсвөржилтээс гарах энийг бол устгах тийм дасгалыг бол зааж өгнө. Гэхдээ байнга дасгалаа хийх ёстой. Тэгээ мөн ямар хоол идэх вэ, ямар уурга идэх вэ, уурга ямар хэмжээтэй яаж идэх вэ гэдгийг бол зааж өгнө. Тэгээ ийм 2 бичлэгийг оруулна эхний ээлжин. Тэгээд тэрнээс бас цаашдаа бүх бодисын солилцооны өөрчлөлт, хүний эргэтэн системийн өөрчлөлт, оюун санаа, сэтгэл санаа, тэгээ хобби гэдэг настангууд тохиолдог бүх юмнуудыг яриа гэж бодож байгаа. Тэгээд бас настангууд ч гэсэн ингээд бас видео хийх, YouTube-ийн бичлэг оруулах, хэмэл оюун ухаантай харьцах эднэрийг бол хийхэд бас болно. Тэгэх юм бол бас амьдрал нь ер нь бас их сонирхолтой болох байх гэж бодож байна. Би бол бас энэ YouTube хийж үзье, онлайн энэ e-commerce, онлайн дэлгүүр, онлайн бизнес гэдгийг сонирхсноос хойш бол би бас маш их юм сурч бас нэлээд их бас өөрийгөө хөгжиж урагшаа явсан гэж бас өөрийгөө дүгнэж байгаа. Тэгэхээр бусад настангууд ахмадууд минь залуучууд ч гэсэн бол маш их энийг сурах боломж байгаа. Жохон л хичээчих юм бол, жохон сонирхчих юм бол бас их сонирхолтой өдөр чинь өнгөрөх болно гэж зөвлөе. Тэгээд цаашдын нэвтрүүлгийг маань алдалгүй үзээрэй гэж та нартай хүсье. Баяртай.